Ховд аймгийн буян сумаас түрэн гарсан аймгийн авраг тариаланчдаар Норжин хайрхан багийн залуу тариаланч Шовон Бямтогдох түүний гэргийн ууган цэцэг нар нэрлэгдэж сар шинийн босгон дээр авраг тариаланч өрх хэмээх нэр хүндтэй шагналаа гардан авлаа. Аймгийн авраг тариаланч Шовон Бямтогдох түүний гэргийн ууган цэцэг нар өрх тусгаарлан бие даан газар тариалан эрхлээд 16 жил болж байна. Тариаланч Бямтогдох ууган цэцэг нар өөрийн эзэмшлийн 5-аас 6 га талбайд гэр бүлийн хамтаар төмс хүнсний ногоо тарвас тариалан жил бүр 10-аас 15 тонн угц хураан авч орон нутгийн хэрэгцээг хангахын зэрэгцээгээр зэрэгэлдээх Увс, Завхан, Баян хонгор аймагуудад нийлүүлэхээс гадна Улаанбаатар хотод ч мөн бордуулалтаа хийдэг байна. Тариаланчдын тухайд тарьж ургуулсан ногооныхоо чанарыг алдагдуулахгүйгээр хурааж нөөцлөх, зарж борлуулах асуудал чухлаа. Тэгвэл тариаланч Бямтогдохыг 60-аас 70 тонны зойр барьж хураасан тариа ногооныхоо чанарыг алдагдуулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэж чаддаг байна. Энэ ногооны үр сортон дээр бол ер нь бол жил болгон өстой төлхөө анхаардаг. Энийг бол ерөөс би чинь жилд байнга дархны эрдэм шинжилгээний хөрөлнөөс очиж ногооныхоо үр тэрэг төмснийхөө үрийн сортыг бол жил болгон сэлдэг. Тэгээд өөрөө бол даваад тэгээд 2 дахь жилдээ ингээд сум орон нутагта хүмүүстээ тараагаад шинэ сортоо бас түгээд юм байна тийм үү? Шинэ сортоо түгээгээд тэгээд өөрөө бол жил болгоо ер нь бол тогтмол үрээс хэлж Тэгээ хэдий чинээ тэгээ өрбөц сортоо солисны чигээр бас ургацсан. Ургалт чанар сайжрын нэмэлтэн тэгээд энд цааш хүмүүст бас эрүүл хүнсийг түгээе гэсэн зорилготой. Ер нь бол тэгжэл ажиллаж байгаа маань. Орон нутаг бол бодлогоор одоо хүмүүсийг услтын систем, хүлэмж гэсэн юмыг л одоо худаг. Тэгээд нөгөө хэсэг ингээ бөөгнөрсөн ногоочдын дунд нэг тог цахилгаан шийдэж өгвөл ер нь бол цаашдын ногоочдын үйл ажиллагаа жоохон төлхөө явах гэж бодож байна. Өвлийн хүлэмжээр нь хүн бүгд яг тэрийг зөв цогцтой яг ашиглах журмаар нь ашиглаа явж чадах юм бол ер нь үр дүнтэй. Байнгын шинэ ногоо, эко-ногоо хадгалагдаж хэрэглэнэ л гэсэн үг. Ховд аймгийн авраг залуу тариаланч Бямтогдохыг намар 9-р сарын 10-наас эхлээд 10-р сарын 20-д хүртэл ургац хураалтын ажлаа үргэлжлүүлдэг байна. Энэ хугацаанд 10-аас 15 төр ажлын байранд нутгийн залуусыг авч ажилуулан гэрээлдэг байна. Аймгийн авраг залуу тариаланч Бямтогдох нь удам дамжсан ногооч төдийгүй түүний авч мөн адил аймгийн авраг тариаланч. Үе дамжин газрынхаа үр шимийг хүртэж төр төмөндөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэндээ талархалтай байгаагаа энд дээр илэрхийлж байлаа.